Монгол улс бүгд найрамдах хятад ард улсын хоорондоо бүсваа зам гэсэн томоохон эдийн засгийн төсөл хэрэгжиж байгаатай холбоотой бүгд найрамдах хятад ард улсын Шаншин мужийн Даатун хоттой Ховд аймаг нь хамтран ажиллах хоёр хотын найрамдалт харилцаа тогтоох санамж бичгийг энэ оны 3 дугаар сард Бээжин хотноо болсон уулзалтын үеэр байгуулсан байна. Энэхүү санамж бичгийн хүрээнд бүгд найрамдах хятад ард улсын Шаншин мужийн Даатун хотын гадаад харилцааны албаны тамгын газрын дарга Луфенер ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллалаа. Энэ үеэр Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Пүрэвгайнд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Сандаг сүрэн тэргүүтийн албаны удирдлагууд ажлын хэсгийн эхнийг хүлээн авч уулзсан юм а. Өнгөрсөн нэг 3 дугаар сард Монгол улсын их хурлын гишүүн Бямбцогт дэлгэр сайхан тэргүүтээ Монгол улсын төлөөлөл за мөн Хятадын төр захиргааны байгууллагын ажилтнууд бизнесмэнүүд оролцсон 300-аад хүний чуулга уулзалтыг бид бүгд найрамдах хятад ард улсын Бээжин хотод хотод зохион байгуулсан байна. За энэ чуулга уулзалтын хүрээнд Ховд аймаг маань бүгд найрамдах хятад ард улсын Шаншин мужийн Даатун хотод хамтран ажиллах ийм санамж бичигт гарын үсэг зурсан. За энэ гарын үсэг зурх үйл ажиллагаанд миний бие оролцож ер нь Даатун хоттой Ховд аймгийг холбоё. За ах トゥ эгчдүүгийн найрамдлын харилцаатай болъё. Цаашид бид бас Даатун хотоос энэ Ховд аймгийнхаа хөгжлийн төлөө Ховд аймгийн хөгжилд оруулах хөв нэмрийг нь бас бий болгоё. За мөн энэ эдийн засгийг хөгжүүлье. За энэ жаргалан цүмийг ялангуяа хөгжүүлэхэд бид бас анхаарай гэдэг утгаар гэрээ байгуулсан байгаа. За энэ хүрээнд манай Даатун хотын гадаад харилцааны дарга тэргүүтээ зочид төлөөлөгчд Ховд аймагт маань айлчлаад байна. За энэ 2 хоногийн хугацаанд бид бас Ховд хотоо танилцуулна. Ховд аймгийн өнөөгийн нийгэм эдийн засгийн байдлаа танилцуулна. За ингэснийхээ хүрээнд бид цаашид яаж ямар чиглэлээр хамтран ажиллах, Ховд аймагт ямар боломж олцоо байгаа, мөн Даатун хоттой цаашид хамтран ажиллах талаар бид тодорхой ажлуудыг санаачилж ингэж ажиллана гэсэн ийм байр суурьтай байна. За бид бол ер нь Даатун хотынхонтой бол тодорхой санал тавья гэсэн ийм Ховд аймгийн зүгээс бодлого гарч байгаа. Учир нь аймгийн хэмжээний утааны бохирдол маш их байгаа. Та бүхэн мэдчихэж байгаа. Тэгэхээр энэ утааг багасгах тал дээр, энэ утаагүй зуух хэрэглэх тал дээр ер нь Даатун хотынхонтой энэ талаар голдуу төлхөө анхаарч ажиллана гэсэн ийм бодлогыг Ховд аймгийнхан маань барьж ажиллаж байгаа. Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хоёр хотын анхны уулзалтыг Ховд аймагт зохион байгуулсан нь юм. Энэхүү уулзалт нь хоёр хотын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан үр дүнтэй уулзалт болсныг талууд онцлож байлаа.